Өнгөрсөн 25 оны 4 сард манай бүх үзэгчид сонирхогч санаж байгаа бол бид нараа манай Өв Монгол клубээс санаачлаад Идэр сумын нутгийн зөвлөлтөд хамтраад 1933 оны түрүү бүх улсын арслан Маамын лавгийнхаа нэрэмжт барилдааныг улсын аймгийн алдар цолтой 256 бөхөөр зохион байгуулсан. За тэгээ энэ жил бид нэр Эренбээрэ гэдэг шиг 1942 оны үзүүр бүх ардын хувьсгалын 21 жилийн ой байна шүү дээ. Өнөөдрөөс одоо 84 жилийн өмнө үзүүрлж яасан энэ олон түмэндээ бас гандангийн нахуу гэж ингэж алдарсан Санцрангуйхаа нэрэмжт барилдааныг зохион байгуулж байгаамаа. За бид бол Сант Маргад сумын нутгийн зөвлөл, сумын удирдлага, за Захман аймгийн нутгийн зөвлөлтөд хамтраад аймаг цэрэг сумын цолтой 512 хүчтнэр одоо энэ барилдааныг зохиож байгаа. Учир шалтгаангүй л Монголын үндэсний хүн холбооноос улс аймгийн алдар цолтой хүчүүдийн барилдаан бол тасралтгүй олон сайхан барилдаан зохиогдож байна. Тэр нь бол зохион байгуулж байгаа нутаг компани хүсэлтээр одоо бид бол энэ улсын алдар цолтой бүхийн барилдаан хийнэ гэдэг ингээ хийж байгаа шүү дээ. За бид бол бас нэг би өөрөө одоо бүхийн дасгалжуулагч бас судлаач хүний хувьд аймаг цэргийн цолтны барилдаан арай цөөхөн болоод энд нэг хэсэг залуучууд одоо цэргийн наадам болон улсын наадам болон энэс өмнө бас барилдаанд оролцуулж тэдэндээ боломж олгоё. Нэг нь 2 нь 2 тэгээд одоо шөвгөрөх түрүү үзүүрлөв шахаж барилдах энэ залуучууд боломж олгоод Монголын үндэсний өвхийн холбоотой зөвшөлдсөд 512 аймаг цэргийн цолтны барилдааныг бүхийн холбооныхаа жаягдгийн багтай сайхан түргийн шуурхай өндөр зохион байгуулалтанд ор хийж байна. Ер нь бол 3 сая 500 мянган хүн амтай Монгол улс өөрөө бүхийн өлгийн нутаг юм байна. Бүхийн өлгийн нутаг учраас Монгол үндэсний бүх бусад бүхийн төрлөөр хичээлэлдэг, сонирхдаг олон одоо 100 мянгаар тоологдох юм аавын хүүгүүд байна. Бид энэ залуучуулдаа залуу үедээ хойч үедээ боломж олгож аль болох одоо олон барилдааныг зохион байгуулж байгаа. Тэр дундаа 512 магадгүй 1024 бөхөөрч аймаг цэргийн цолтны барилдааныг хийхэд бол элбэг хангалттай бөхчүүд оролцохоор юм байна. Яг уу одоо багтаамж 2 өдрийн ийм хугацаа орно. Тэгээ энэ удаа бол би 512-оор барилдаанаа зохион байгууллаа. За эх жилээс бид бас Нөмөргийн 3 сандуу гэж алдарсан улсын заан сандуужив, аймгийн арсан сандуужив, улсын начин сандуужив гээд эдгээр бөхчүүдийнхаа нэрэмжт барилдааныг мөн одоо аймаг цэрэг сумын цолтой 512 бөхөөр магадгүй тухайн үеийн бодит боломжоосоо болоод 1024 бөхөөрч зохиож болох юм байна гэж ингэж бодогдож байна.